Сайн мэцхан уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Гинтийн бэлэг нэвтрүүлэг маань хар ойрон хотоос та бүхэндээ хүрч байна. Найзуудтай Улаанбаатар хотоос найз орхон нь гинтийн бэлэг илгээснийг хамтдаа боломжлъя. Уулзахгүй удвал би сайн мэцхан уу? Орхон ихчийн найзууд мөн үү? За, орхон ихч маань өөрөө ирч чадахгүй болсон учраас бид нэр та бүхэн бэлэг илгээсэн байгаа. Манай болохоор гинтийн бэлэг гэж нэвтрүүлэг байгаа. За тэгээд бас үгтэй агаад мөн өөрөө бас бичлэг хийгээ явуулсан байна. Би эхлээд үгийг уншаад өгье та бүхэндээ. Амьдралыг минь өнгөлж миний амьдралыг чимэж өдөг хамгийн нандан хамгийн эрхэм миний найзууд нэ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Үерхэж найзалж сэтгэлээ хуваалцсан үнэндээ та нар миний найзууд. Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан үерхлийн минь гэрч миний найзууд. Ариунаас ариун нандинаж явсан алдраа насны минь дотны найзууд. Ааш гаргам маргалцсан ч гэлээ амар мэндэ мэдлцдэг миний найзууд. Зовх цагт өргөөл босох миний найзууд. Зориод очиход минь досоод өгтөх миний найзууд. Унсан цагт минь сэтгэлийн минь сэргээх миний найзууд, утарсан үед минь итгэл өгөх миний найзуудаа, амьдралын сорилтыг хамтдаа дуулах найзууд минь та нар шүү. Алдаж гიშгт минь түшээд босох нөхөд минь та нар шүү. Ийм сайхан найзуудтай болохоор би шантарлгүй урагшлаг юм шүү. Ийм сайхан нөхдөдтэй болохоор би бардан малхацгаа гэд архан найз ахнаас юм байна. За мөн бичлэг илгээсэн байгаа би та бүхэнд энэ дээр тавиад өгье. За сайн байна уу хөрхөн найзуудаа. Жолоо ирж явж байна. Найзуудаа 40 жилийн уулзалтын 40 жилийн баярын мэнд хүргэе. Сайхан байгаа бах та. Хоёр найз нь ч гэсэндээ уулзаад сайхан бай гэгээд ингээд яралтай гараад явж байлаа. За дараа нь тэр ярий да. Эхлээд хөрхөн охтуудаа миний бояда баярын мэнд хүргэе. Аач хэмгээдээ, хөрхөн пэж хэмгээдээ, инхээдээ, сэвэдээ, нямада. Миний хөрхөн охтууд сайхан шүү, сайхан найзууд шүү, царайлаг шүү. Тэр нөхрүүд нь одоо сайхан хүмүүсийг авцуулсан гэдгээ одоо ойлгож байгаа байлгүй дээ. Чокада, юуде цэгидээ, бабуяда, бас манай цэгмээ ахта, өөр түмээ байна уу? Түмээдээ. Баяраа бүх цугласан найзуудаа баярын мэнд хүргье. Багын найзууд гэдэг бол үнэхээр юугаар цалшгүй тийм сайхан найзууд байдаг. Хизээш баг байхдаа бид нар бие биенийгээ ялгуурлаж найзалдаг байгаа. Алт мөнгө баян тарганыг харддаг байгаа, царайдсыг харддаг байгаа. Яг байгаагаар нь хайрлаж найзаж хэлсэн найзууд одоо хүртэл тийм байгаад өргөж баяртай байдаг шүү. За одоо самбуу ярина. За хастаа багын найзуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Одоо 40 жилийн болж ирэхгүй бай гэсэн боломжтой сэтгэл юу яасан бэ? Одоо тэгээд найзтайгаа гараад явж байна. За та нартай бүгдээрэнд нь хайртай шүү. Бүх сайхан найзуудтай бүгдээрэнд ноён баярын мэнд хүргэе. За уучлаарай. Үнэхээр бит хоёр ингээд гараад яваад лүн хүрээд явж исэн чинь араас яа харахгүй ажил гарсан. Тэгээ самбог замын унаа цугаад явчих гэсэн чинь самбог явахгүй гинэ. Тэгээ бид тэр одоо хот руу ингээ буцаад явж гин. Үнэхээр уучлаарай. Тийм учраас ингээ бичлэг хийгээд илгээж байна. Миний найзууд сайхан баярлалаа. Маш харамсалтай байна. Тэгээ сайхан баярлаа. Цагийг сайхан өнгөрөөгөөд гоё ажиргалтай 2-3 өдөр өнгөрөөгөөд ирээрээ. Битэрийн баярлж чадаагүй бүх зүйлээр хамт баярлалаасаа гэж хүсэж байна. Зохион байгуулсан буяада маш их баярлалаа. Өнөөдөр миний найз хоол хийгээ завгүй байгаа хта. За уучлаарай. Самбуу замын унаагаар явчих гэж явахгүй гэдэг чи яагаад явахгүй байгаа вэ замын унаагаар? Яа замын унаа туцаас сууж явах вэ? Найзтайгаа цуг одоо дуудагдсан ажилд нь одоо хамтраад гарсан юм чин хамтдаа буцаа явъя да гэж одоо ингээ явж байна. Хоёр найз нь. За уучлаарай миний найзууд. Тэгээд ад жаргалтай сайхан минет хөрөөр дүүрэн дурсамж дүүрэн сайхан баярлаарай. Хайртай шүү. Хайртай шүү. Та нартай хайртай шүү. За баяртай. За баяртай. Баяртай.
За ямар учиртай уулзалт болж байгаа те та бүхэн маань. Энэ удаагийн уулзалт. Энэ манай багаасаа найзлсан найзуудын одоо 40 жил найзлсан найзууд байгаа. Нэг дорын бид нэр ойл сургуульд орохосоо өмнө найзлаад нэг шороо идэж тийм. Энэ найзууд байгаамаа. Тэгээ ингээ бид нэр одоо жил болгон уламжлал болгоод ингээд уулзалт албаар ажиллаа амьдралаа зохицуулаад ингээд зав зайгаан гаргаад ингээ хотоос хөдөөнөх ингээс хөдөө ингэж уулздгийн байнгын. Тэгээд жилд нэг удаа. Тэгээд тэр маань ингээд 40 жилийн уулзалт маань болж байгаа юм байхгүй. Тэгээ яасан гоё. Онгон багын найзуудтай. Таад маань тэгээ бүгдээрээ гэр бүлтэйгээ ирсэн юм уу? Тэгсэн гэр бүл одоо манай гэр бүл одоо ингээд дандаа манай энэ найзуудаас 2 гэр бүл гарсан байгаа тийм. Бид хоёр манай хоёр хос энэ хоёр манай хоёр За хоёр хосоод нэ те. Энэ хугацаанд 40 жил найзлах энэ хугацаанд бас яг гоё ингээ найзуудынхаа яг сайхан зан чанар те. Ингээ энэ бүхэн найзлж явах хугацаанд яг ингээ амьдралд нь та бүхний найзлахад яг ямар зан чанарууд ингээ гоё төвшиг болдог вэ? Бид нар бол одоо ингээд 40 жил ингээд эсвэл өөрийн жилээр шороо идэж өссөн тийм найзууд. Тэгээд одоо ер нь ингээд ажил амьдралын юу гараад ингээд жилдээ нэг ингээд заавал уулзцаадаг. Тэгэл уулзахаар ер нь тэр жилдээ маш энерги авч инээж хурж багынхаа хангал сайхан юмнуудыг ярьж ер нь би энийгээ харахад маш их огшдог доо. Тэгээд жаргалд ч зовлонд ч хамт байдаг найзуудтай баярлалаа. Бас орхондоо бас амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Та бүгд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Найзтай бүгдээрэнд нь хайртай шүү. Та нар миний амьдралын утга учир. За баярлалаа. Энэ танаа гэр бүлийн өнөө. Хайр маань ингээд та дибан ер нь хэдүүлээ найзалж исэн байгаа та. За бид тэр нь 20 хэдүүн л байдаг юм да. 20 жилээ. Тэ алдарт 94 оноос эхлүүлээд ер нь уулзалтыг зохион байгуулсан. Анх 94 оны 8 сарын 10-нд энэ найз нарын зохион байгуулалтыг анх зохион байгуулсан одоо энэ Гомбоинбат хоёр битээр байсан. Тэгээд найзуудаа өрөнд дуудаж энэ нийлхийг энэ уулзалтыг дахиад одоо өдөө хөтлөө гэдэг. Тэгээ бид ер нь 8 сард л ер нь уулзсан ер нь ажлынхаа зав чөлөөгөөр тэгээд бүгдээрээ гэр бүлээрээ уулзаад тэгээд нэг өдөр шуудаг даа. Яг одоо ингээд багаасаа найзалж исэн нэг газар өсөж хүмүүжсэн энэ үнтэй ингээд ханилаад хэдэн жил болж юм. За би энэ нар 2 дугаар засаг гэж төвөөс ирсэн. Тэгээд манай нутаг хойд хөрөндөхөн нам гэж 3 дугаар засаг гэж нэрлэгдэжсэн. 2 дугаар шийдсэн цагаас хойш одоо үерхэж хагаад 94 онд гэр болсон да. Тэ сургууль тэгээ 30 жил болчихлоо шүү дээ. Үерхэд. Одоо ингээд үергээд 40 жил амьдраад 30 гаруй жил ингээд болж байгаа юм. Хоёрын маань амьдралаа жаргал баяр хөөр дүүрэн амьдарч гинөө. Амьдрал ер нь ямар байна? Сайхан байна амьдрал. Амьдралыг чинь сайхан шүү дээ. Өөр хүүхд маань өстөрнөд том очлаа. Эцэнэрэ үзлээ эмээ болцоо одоо бид чинь ингэж ажиллаад амьдрал байж шүү дээ. Нутагтай харьцал амраал. Найзуудтай баярлаа. Охиндоо маш их баярлаа. Ингээд аргуу нэг биднээс бас нэг хэдүү юм гэсэндээ залуу хүн гэсэндээ бас бид гой сэтгээд ингээ гоё гинти мэлийг барьж байгаад маш их баярлж байна. Найздаа тэгээд харамсалтай найзлал гараад ирч чадсангүй дээ. Тэгээд одоо уулын бүгдээрээ уулзсан бол гоё л байна. Тэгээ бүгдээр сэтгэл гаргаад ирсэн найзуудаа бүгдээр нь баярлаа. Ер нь л ирдэг юм л да. Яаж игээд бүгд ирдэг. Тэгээ яалтчгүй ажил гараад буцсан бахта сони юм. Иржээд гэсэн болохоор иржээд гэсэн болохоор тэгэл гинт буцлаг кернас гайхаад байна. Гэтэ яах вэ? Найздаа маш их баярлаа. Хоёр найздаа хайртай шүү. Тэгээ найздаа жаргал хамгийн сайхан бүхний хүсээ өрөөё. Бүх найзуудаа хайртай шүү. Та нартаа хамгийн сайхан бүхний хүсье. Хайртай шүү.
За анх энэ найзуудын уулзалтыг ингээд зохион байгуулж эхэлсэн гэж байна. Тэгээ яг ихлэх шалтгаан нь бас юу байсан бэ? За энэ одоо яриул бол нэлээд түүх болно. Тэгээ 1980 онд ноос хэсэлд 1-р ангид одоо 80 онд 1-р ангид болж ирсэн. Тэгээд энэ тухайн үеийн 20-ны сангийн аж ахуй гэж байсан. Тэрний өг тарианы 1 2 3 дугаар 3 тасаг байсан. Тэгээ бид нар энэ 3 дугаар тасаг дээр бидний аав ээж нуус нь одоо газар тариалан одоо сангийн аж ахуйд одоо трактор компани ажиллаад одоо өөрөө ажил хийжсэн хүмүүс. Тэгээд энэ нөгөө харуулнаас нь сургуулийн хүүхдүүдийг нөгөө машинаар зөөдөг байсан байна. Тий. Тэгэл одоо бид нар чинь ингээд хойч нөгөө машинаар зөөгдөл одоо энэ сангийн нөгөө машин гаргаж өгдөг байсан. Тэгээд тэрэнд тэгэл одоо багаасаа тий машин зачигдаал одоо хичээлдээ явдаг. Уцаад ирдэг. Тэгээд одоо үеийн бид чинь одоо тийм зөвхөн зөвөмүүлж байгаа бол тэгэл нөгөө нэг үеийнхэн болохоор одоо ингээл дотноо тань юу яагаад тэгэл тэрнээс хойш одоо 80 оноос тэгжил одоо найз нөхөрлөх гол шалтгаан тэр болов. Тэгээд үзсэн. Тэгээд одоо бид дотроос одоо яг 3 дугаар засгийн саяны эрдэнэчлэн чимгээ найзуудтай одоо манай ихнэр эд дөрөв яг найзууд дондоос сонсолж ингэж яг 3 дугаар засгийн сан. Тэгээ 8 сарын тэгээд 1994 онд 94 оны 8 сарын 10-нд одоо бид дөрөв яг нэг өдөр хурмаа хийж айл гэр болж тустаа гарч тэгээд тэр жилээс хавлал жил болгон тэрийг дуусгах гэж 8 сарын 10-нд ингээд нэг бөөнөр цуглаад нэг нийлбийг авч чөөрч баярлж 2-3 өдөр шуугаж ирсэн. Тэгээд одоо тэрний маань 94 он тэрний маань одоо 30 жил болж байгаа. Тэгээд энэ жил арай нэг хүүчнээ авдуулж байгаа өргөн цар үрээтэй цогон байгуулсан байна шүү дээ. Чи өгдөг бас энэ бас хүмүүс байгаа. Тэгээд зарим нь бас ажил төрлийн шаардлагаар бас ирж амжсангүй. Тэгээд сая манай хоёроос хавла цаана бас эдгэн хүн байгаа бас тэр хол ажил төрөлтөй ирж амжсангүй. Яг бас би таны нэг ангийнхын болов гэж бодож исэн чинь бас үгүй байх те. Насны төрөө бас үгүй. Тэгвэл одоо тэр 3-р засгийн дээр л одоо төрж өссөж тэнд өссөн найзад тоглож өссөн л улсууд. Одоо энэ дотор нэг ангийнх нь манай байхгүй. Энэ чимгээ тэр чимгээ энэ гол нэг анги. уулзахгүй удвал би сесанда уул шиг сайхан нөхөд гэж байдаа нариган хөгжөнтэй хаяа уулзхаа нарти амьдрал уучмхан болдог нариган хөгжөнтэй хаяа уулзхаа нарти амьдрал уучмхан болдог сэтгэл гомддаа суурах шиг гэтэй нөхөд гэж байдаа баранда амьдрчээ
За ингээд энэ олон жилийн нөхөрлөл маш олон аюу сая орж ирээд ямар гоё юм бэ гэж бодлоо. Би бас нэг ангийнхан юм уу дөө гэсэн чи бүр насны дөрөв олонтой бүр ингээд нэг багаасаа нөхөрлсөн энэ гоё нөхөрлөл байна. Тэгээд энэ нөхөрлийн бас үн цэн нь юунд байдгийг таны хувьд найзууднаас ямар байр суурьтай байдаг вэ те? Энэ гоё нөхөрлөл нөхөрлөх явцад бас тайдны маань хамгийн гоё сайхан мөчүүд юу байдаг вэ? Одоо нэг ангийн найзуудаас илүү нөхөрлөл гэж бас хэлэх боломжтой. Бүр багаасаа. За манай Тэжмих чинь 1-р ангидаа иржсэн те. Чимиг бас 1-р ангидаа 2-р ангидаа иржсэн. Тэр чука битэр чи хамар хашаа байсан. Би уг нь энийн цанаатай байгаад исэн чинь энэ охин шилжээд ирсэн чинь намайг тоохоо болоод хажуу талын хамар хашаага алгасаад дараагийн хашаараа бид гурав чи ингээ хамар хашаа байсан. Тэгээд бүр багаасаа тэгж найзалж өссөн. 5-р ангид намайг 5-р ангид орсон жил бид нар байранд суусан. Тэгээ байранд өөр түрээдээ ороод хамтдаа унтаад заримдаа муудалцсан хичээлээ даслан заримдаа шүнж ингээ ярьж уйлалдаж хонно. Тэгээд тэр баригадын төвийн хүмүүсээ баярлуулах гэж заримдаа 4 сарын 1 өөр шинэ жилээр бэлэг мартаар концерт бэлдэн жүжиг бэлдэн. Тэгээд ингэж өссөн. Ээж аавыгаа баярлуулах гээд ээж аав маань тариаланчид компани бариад ингээд ургаж сураагаад тариа тарьдаг хүмүүс. Ингэж өссөн найзууд байгаа. Тэгээд ягаад ч юм цаанаа л нэг байн уулзаж чадахгүй ч гэсэн уг жил болго уулзтیں۔ Тэгээ би сүүлийн 2 жил 1 жил уулзах чадаагүй юм байна. Тэгээ энэ жил бүр 40 жилийн хийя уулзъя. Бид нар уулзаа 40 жил нөхөрлөө 40 жил болчихжээ гэдэг. Тэгээ бүр бүх ажлаа зохицуулаад ингээд ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор маш үнэтэй бүр зүрхэн дотор байдаг найзууд. Тэгээд юугаарч үнэхээр сольшгүй. Үнэхээр багын найзууд гэдэг чинь түрүүн би нөгөө бичлэгэндээ бичсэн байсан шүү дээ. Жинхэнэ найзууд гэдэг багын найзууд байдаг юм байна. Ерөөсө гадна талын өнгө харж найзалдаг юм байна те. Ээж аавынх нь мэрэгжлийг харж найзалдаг юм байна. Яг л байгаагаараа нөхөрлөл үн цэнтэй байдаг юм байна. Тэгээ бас удаан тогтдөг юм байна гэдэг. Тэгээ манай эргэн тойрны хүмүүс хэлдэг шүү бид нар ямар олон жил найзлалтай. Яас их уулздгийг та нар ямар гоё юм бэ гэд. Тэгээд энэ нөхөрлөл маань удаан тэгээд үргэлжлээсэй л гэж хүсэж байна. Бас тэгээ яг энэ 40 жилийн ингээд сайхан ой тохиож байгаа юм байна. Бас ингээд хоёр найзуудын дундаас бас 2 хос гарсан. Тэдний бас 2000 ой тохиож байгаа гэж бас түрүүнд хэлсэн. Тэгээд яг энэ үеүүд бас ингээд найзуудтай бас сэтгэлийн үгээ бас дахиад хэлхүү. 2000 ой тохиож байгаа юу. За бидний дундаас 2 хөөрхөн охин байд юм аа. Тэгээ манай найзууд аваас үзсэн. Бүгдээрээ хөөрхөнтэй манай найзууд. Гэтэ хамгийн 2 хөөрхөн миний буяач айгу царайлаг охин байсан урт төстэй. Үгүй охин байх та. Одоо бол инээ болсон байхгүй юу? Одоо хөөрх юм яваа зү. Тэгээ тэр хөөрхөн бор чимгээ эрэхтэй нэг хөөрх юм өнгөлөг бор арьстай охин ирсэн. Тэгээ ямар гоё арьстай юм бэ гэж. Би чи улаан хацартай сэхтэй охин байсан. Цоохор. Тэгээ чимгээгийн арьс хөөрхөн санагдаад л идэг үсэн. Тэгээд бидний дундаас өстөө сор болсон 2 хөөрхөн охин маань яг найзуудтайгаа суусан. Тэр нь чимгээ буяа 2 байгаа. 4 найздаа. Тэгэхээр өнөөдрийн хүртэл манай энэ ирчүүд айгу ажилсаг хичээнгүй маш гоё гэр бүл босгоод өр хөвгтөө өсгөөд ингээ сайхан амьдарч ирсэн найзуудаа маш том баяр хүргэе. Тэгээ 20-ийн нойд миний найзуудын үлдсэн амьдрал маш гоё өдрүүд маш гоё цагууд хүлээж байгаа шүү. Өр хөвгт нь өсөж том болоод илүү жаргалтай, илүү баяр хөөртэй амьдрал хүлээж байгаа гэж бас өрөөмөр байна. Хаанаас зарж ирвэ? За ингээд Улаанбаатар хотоос өглөө найзтайгаа цуг хамтраад ингээд зорж ирлээ. Би тэр одоо замдаа бас нэг сюрприз барих гад хоёлаа жоохон твдэнгүү янз янзын үйлдэлтэй явж байгаад ирлээ. Хайртай найзуудаа одоо энэ өдрийн энэ сайхан өдрийн минь энэ олон жил нөхөрлөлийнхаа баттай зогсож чаддаг найзуудаа бүгдээрэнд нь хайртай шүү. Ингээ 4 найзынхаа гэр бүл эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Бүгдд нь хайртай. Бүгдд нь одоо баярлж талархаж явдгаа гэж хэлмээр байна да. Найзуудаа бүгд нь хайртай шүү. За яг багасаа найзлаад яг одоо ингээд орж ирэх эднэртэйгээ уулзах яг тэр ингээд тэмүүлээд ингээд ирэх яг тэр гоё дурсамж те яг ингээд уулзах тэр мөчөө ямар байдаг вэ?
За эгчийн хувьд бол одоо юуг нь бол би ийм байдлаас болоо жоохон ирэхгүй байд юм уу гэж энэ жилийн үед бодож ирсэн. Тэгээд ерөөсөө л одоо ингээд нэг ойгоо болох гэж байгаа шүү юм одоо найзуудтайгаа уулзах гэж байгаа шүү гэдэг утгаараа одоо бүр тэс чадаад одоо бүр эмчилгээгээ хаяад ингээд зорин найзуудтайгаа хүндэтгээд ингээд Улаанбаатар хотоос өглөө гараад ирлээ. Маш их баяртай байна. Миний найзууд ийм сайхан ийм олуулаа ингээд өдөө олон жилийг насалж бие биендээ тус дэм болж хайрлж хүндэлж явдаг. Маш их хайртай найзуудтай за бүгдд нь 40 жилийн баярын мэнд хүргье. Таны хувьд яг ингээд гоё энэ олон жилийн нөхөрлийн гоё үн цэнийн яг юунд оршдог вэ? За тэгээд мэдээж багын найзууд гэдэг бол ерөөсөө л хүний амьдралын одоо салшгүй найзууд байдаг. Тэгээд мэдээж үн цэн гэхээр чинь бид нар ч өстой нэрэ жинхэнэ үнэн сэтгэлээсээ нэрэ насан бүр нэг их баг танхил насныхаа яг л тэр нэг найзалд нөхрөлжсэн тэр л яг хэвээрэл ингээл найзалд нөхрөлж яваа байхгүй юу. Тэр нь л хамгийн гоё үн цэнтэй. Яг одоо ингээд найзуудыг хараад ямар санагдаж байна те ойр ойрхон уулздгөө та. Ер нь бол ойр ойрхон уулзахыг л хичээдэг. Мэдээж найзууд юм чинь тийм. Тэгээд ерөнхийдөө тэгээд яг нэг албан ёсоор ингээ бөөндөө цугладаг нь болохоор яг энэ нэг 8 сар гэдэг байхгүй юу. Аягүй сонь тий. Тэгэл тэрийгээ болохоор ингээл бүгдээрээ догтлол хүлээгээл яриад хөөй хай гээл ингээ сүд болт шүү дээ. Маш их хүлээдэг үсдэг. Маш их хүлээдэг. Тэгээд энэ жил бол бүр аягүй онцгой. Тэгээд 40 жил гэсэн чинь бүр нэг сонь санагдаад байгаа юм чи сайхан л нэг жаа хүүхдүүд өөрхөлч нөхөрлөлт найзалж явсан чи одоо ингээ 40 жил ингээ болсон юм шүү дээ. Амар цаг хугацаа хурдан тий. Энэ 40 жилийн хугацаанд биднэрт янз бүрийн юм тохиолдчихсэн тэр болгонд л ингээл яг л ингээ найз багынхаа нөгөө нөхөрлөжсэн найзуудынхаа яг л тэр хэвээрэл ингээл найз нөхөрлөж авч жаад найзуудаа их баярлж авдсан шүү дээ. Ямар ч тийм хувиршгүй. Хизээч хувирахгүй тийм одоо өсөх баг наснаасаа өвтөл өвгөн буурал эмгийн буурал болтлоо ингээд хамтдаа сайхан үерхэж нөхөрлөөд явж байгаадаа та нартай баярлдаг шүү. Тэгээ бүгдээр урт насалж удаан жаргаж стандарт 100 насад 6 да таяг тулж сайхан нөхөрлцгөөё. Бүгдээрэнд нь хайртай шүү. Би ч бол эдийн бэр нь ахгүй юу. Яг эднэртэй бүр жижигнээс нь хамт байгаагүй. Гэхдээ бол охин битэр нэг ангид байсан. Буяа бид нар найзууд байсан. Бас ингээ зарим нэгтэй 10 жил тахта найзууд байсан баггүй. Тэгээд эдгээр ингээл угаасаа бид нэг сургуулийн хүүхдүүд юм чи мэднэ. Одоо энэ манай чингийг нэх хөөрхөн бор амар гоё цэвэрхэн өстэй. Нэх гоё царайдаг хөөрхөн охин байсан баггүй. Ёстой хөөрхөн охин байсан баггүй. Их гоё охин байсан. Тэгээд бид нар чинь найзлал бүр нэг хэсэг одоо бас харьцангуй уулзалтаа болчиход байна. Нэг хэсэг бол бид нар маш их уулзалдаг бүр танаа юм тэнд байгаа. Манай тим хаанаа нэх танаа юм чи тэнд байгаа, энд байгаа, арай давдрын дотор байгаа юм тэнд байгаа гэж хэлхийг халгуул ингээд уулзалдаг бас ингээд ийм байсан баггүй. Тэгээд найзуудаа бүгдэнд нь одоо эрүүл хамгийн сайн сайхан бүгдийг хүсье. Тэгээ бүгдээрээ сумынхаа 100 жилийн үед одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ их тунх оролцсон шүү. Тийм 35 жилийн дараа. Үгүй шүү. Манайх одоо 68 шүү. Тэгэхээр ч одоо 32 жилийн дараа 100 жил болох байхгүй тийм. Тэгэхээр бүгдээрээ одоо хамгийн залуу нь орхон битээр байхгүй хоёулаа 50 настай. Тэгээд бит хоёроос арай жоохон ганц 2 3 ингээд авахгүй. Тэгээд тэгээ энд ирээгүй бас найзуудаагаа үлзийг ихэд гэр бүл, сэр одынхаа гэр бүл тэгээд очроод эднэр нөгөө та нар минь байсан бол бас сайхан байхгүй да. Тэгээд та нартай бас баярын мэнд хүргье гэж хэлээд. За таны хувьд эднэртэй бүр багасаа найзлсан найзууд бас яг ингээд одоо харахад найзууд нь яг л тийг багын нөхөөрөө харагдаж байна өө. Бас сэтгэл нь ямар байна? Тий хэрэг өгшөртэй харагдаж байна. Эсвэл яг л тээ багын байсан дэр дүрдүрхтэй урт өстэй охин харагдаж байна өө. За бид нар бол бүр унган багын найзууд. Би бол бүр багаас нь найзлсан байгаа. Одоо тэгэл яг төрхөөр 3 өдөр хэдүүлээ хүүхд наснд очсон юм маш сайхан байдаг. Бид нар багасаа 40 мөстэй айргаж чийл хуруудаал явдаг гэсэн. Тэгээд бас бид нар чи 2 3 жилийн өмнө хотод чи чин жилээ хийсэн шүү дээ.
Шинэ жилийн ээж бас 2 өдөр хамт аягүй гоё байсан. Гой дурсамжууд зөндөө байгаа биднэрт. За найзуудаа баярын мэнд хүргье. Баярлалаа. Хайртай шүү. Тэгээд дурсамж гэхээр бас надад асуумаар санагдчихсэн. Төрөөнд энэ ах хэлжсэн. Бид нэр яг ингээд нэг 30 машин дээр ингээд бүгдээр ягаад гэрлүүгээ хайртай байсан гэд яг гоё яг тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач яг ингээд хамтдаа байх яг ямар байдаг байсан те их гоё сайхан дурсамжаасаа хуваалцаач хүүхэд үе яг л тэрийг ярингуул яг ингээд яг тэр үедээ очдөг тийм сайхан дурсамжаасаа хуваалцаач. Бид нар 30 машин дээр өвлөн бүрхүүлтэй 100 тэгээд 30 машин дээрээ суугаад явдаг. Нэг замд дунд нэг чарлагийн даваа гэж нэг бөөнөрөө гашгирдаг. Тэгэл дасгаас хараар үргэлж тасралтгүй дуулж явдаг. Тийм гоё найзууд байсан. За тэгээд дотор байранд байсан тий бүх төг мэддэг. Тэгээд зун нь бол ихэнхдээ хурууд нь тэ нөө хонио гаргаж чадахгүй хүн гоогаад хонио гаргачаад голын ирэг дээр очиж хохог бадгаа хийн. Тэгэл айрагдаж хурууд нь ер нь багасаа найзсан их гоё найзууд. Тэгээд бас нэг дурсамж хэлээд би нэг хэдэн жилийн өмнө илэг өвдөд амар хэцүү болоод эмгт хэцүү байхгүй. Тэгээд гараад ирсэн чинь миний найзууд чинь зарим нь шүтний хойноо зарим нь нөгөө ээзгийн шөөс уух хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд манай буяа энэ чи ээзгийн мэдээ бүрхүүдэг нь барид ирчихсэн. Тэгээд найзууд их баярлжсэн. За баярлалаа бүгд нь хайртай шүү. Би нэг болсон Баярлалаа. Одоо яаж чадахгүй. Манай энэ нөгөө октоодыг хүүгүүд гоохаар нь нөгөө манай нөхөр энэ баатар матер дээр нөгөө чулуу шидэд хөөгөөд нөгөө залуучууд залууд модоо явуулчихдаг. Тэгээд хүү амьтантай суулгаагүй тэгээд эдгэртэйгээ суулгацсан. Тэгээ өөрөө найзуудаасаа биш гээд ажиглаа. 30 жилийн нөхөрлийн гоё ингээд олон жил найзлах яг тэр нөхөрлийн гоё ингээ холбоос гагнаас те үн цэн нь бас яг юунд байдгийн болоо одоо ингээл харахад хөөх гэд ингээд ботогдохоор байгаа хгүй надад. Манай гоё шүү дээ. Гэтэ ч одоо ер нь хөдөө ганцхан эдгээр шиг мөгөд нэг хот явцсан. Тэгээд эднэрээ ерэн хэрж тогтлол хүлээгээл тэгээл ирдэ шүү дээ одоо. Тэгэл би одоо найзуудаа 40 жилийн баярын мэнд бүгдээр бүртэн сайн хүсээ ер нь миний бүгдээр гоё шүү. Би одоо хүлээд дээ шүү. Заримдаа ингээд барал хийхгүй багтаг. Сая энэ хоёрыг яхан бодоолоо. Одоо яг худлаа ярьж байгаа тийм. Худлаа ярьж байгаа юм шүү дээ. Тэгээд ирчих واخа худлаа ярьж нөгөө гинтийн бэлэг барих цаах гэж гордод байна шүү. Ийм ч явдаг юм тийм. Тэгээд би хоёр яхан нөхөр үсэн. Манайх бүгдээр нөгөө хөдөө явж ингээд цуваад бүгд хот явал бид хоёр л та нутгаас гээд үлдсэн шүү. Тэгээд эднэрийг ерэн юу хүлээд шүү дээ. Хизээр хүл. Одоо ирэх болж байгааг л хүлээгээл ирэхээр нэг гоё үйдэн шүү. Тэгээд найзуудтай бүгдээр нь сайхан бүгдээр хамгийн гол нь ирүүл байгаасаа л гэж хүсэж байна. Он удаан жил нөхөрлөө бүгдээр ирүүл ирбээ бодорой. Тэгэл найзуудтай ирүүл сайхан жилээр аваад. Тий 100 жилээр уулзгаа яг 100 жилээр ингээд хай туус юм нар ингээд уулзсан шүү дээ. Ой гэдэг. Бүгдээ машин ингээд ийм бүрхүүлтэй машин чинь ингээд хөндлөн төмөртэй. Тэгэл тэрнээс ингэж байрж байгаад ингээд тийрнэ. Тэгээд өсгөн тэгэл хуулиар нэг талд зүйлдээ ээлжүүлсэн өөдөөс нь зодолт нь тэгээ тэвэг тоглоно. Тэр үгүй машин хүлээж хоорондоо юу хийх хэрэгтэй бид нар чинь. Янт машина хүлээж хоорондоо. Тэгээд өдөр одоо уйлн дуулна бүрстэн мөсөөр шууд гулгаал тэгэл харьцдаг байсан тийм. Чирэл ийм сайхан найзууд. За миний найзууд. Яруу зөндөө төв байхгүй юм байхгүй, мэдгүй юм байхгүй. Тийм төвлөрөөс бидний үеийнхээ ер нь тийм байсан тийм. Бид нар чинь ер нь тэр үед гарсан бүх шин дуу мэдгүй юм байхгүй. Тэгээд тест авах, волейбол авах. Юмдаа аюу тийм. Авиасаа хөгжимд нь ер нь бүжиглэн ерөөс бүх юм чаддаг байсан. Тэгээд бүжиг нэр сайн. Ер нь нийтийн бүжгийг бид нар бүр аюу багаас бүжиглээд үзүүлж үзүүлсэн шүү. Одоо ч байсан байгаа. Амар ингэсээ баг нэрээ бүгд нийтийн бүжиг сурсан байсан шүү. Тэгээ одоо бол нэрээ манай найздаг миний
аваад үзсэн. Ороод зургууд ирэхдээ багын маастер ээж авахдаа бэлэг байдаг концерт хийчихсэн байхгүй. Ингээ байранда концерт хийдэг. Ингээ хоолны дараа ингээ унтахаас арай өмнө ингээ надад ч бүжгээ бэлдээд өөсөө тэр бүжиглээд толны өмнөстэй яг ястаа дууссан жоохон багш орж ирсэн. Татын шиглээд байдаг. Өөдгээд юу байд. Тэгээд бүр байранда нууцаар бэлдээд хөл бүтэн концерт тавиад ингээ гараараа ингээ цэцэг зураад автограф хийгээд бүх ээжүүдтэй урилга өгөөл. Тэгэл тэгж баярлуулжлаа. Тэрийг бол одоогоор ярьдэн шүү дээ. Цэцэг хийгээд нэг цэцэгтэй тэгээд ийм автографны орно. Тэр чи автограф гэдэг юм чи айгүй ховор байлаа тий. За гараараа бичээл тэрийг. Тэгээд яг ингээд юуныхаа багшаас дотор орныхаа багшаас нууцаараа тийм концерт хийх нууцаар. Тэгээд дотор орны концерт болно. Одоо би чи урд юуны байрны зөвлөл хойд сургууль нэгдүгээр байрны зөвлөл ингээд бүх байрны концертыг бэлддэг нэг хэсэг бол биднээс бочмод ясуу гэдэг. Сайхан байсан. Дурсамж гэдэг нэр айгүй байна. Дурсамж гэж ярихаар дуу бүжигтэй нэлээ ойролцоо бид нар. Айгүй. Тий. Одоо ингээд та нарын ингээд нэгтгэдэг одоо ээжүүдтэй ингээд 3 сарын 8-нд бэлэг өгөх ингээд тэмдэглэл баяруудыг ингээд очиж гэр бүлтэй аав ээжтэй ингээд тэмдэглэдэг байсан гэж энэ бүгдийг нь одоо хинэн нэгтгэж хинэн санаачирдаг байсан бэ? Тэгээд одоо хоёрт хин санаачилчихсан. Тэгээд ерөөсөө тэгээд шуураад авчихдаг. Тийм байсан. Тэгээд нэг жүжиг тоглосон. Ямар жүжиг дээ нэр нь? Хөдөр нутгийн бэргээд хөдөлтөн жүжиг тавьж байгаа байхгүй. Тэгээд хараар нэг гүлөг тийм жүжиг ирээд бид нар өөрсдөө үзсэн байхгүй. Тэгээд нөгөө нэг бэрийн ягаад самбуу эрэгтэй өмд ирчүүд баг орчихгүй. Тэгээ эрэгтэй өмдгоод нэг ясалдаг байхгүй. Тэрийг айгүй хотлоо хийгээд ингээд бид нар нэг найруулж байгаа хүмүүс дахин нөгөө тийм. Тэгээ боход үтэй жүжиг тавьж ирсэн шүү дээ. Найрын ширээний уулзгаас тавьж ирсэн үстэй. Тийм тэгээд тухайд бид тэр нэг юуны 3 дугаар засгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс бүгдд нь баярын бичиг өгөөл. Одоогоор манад рекламд бол одоо тэр хавар байсан тийм. Тэгээ 3 дугаар засгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ийм ногоо юутай баярын бичиг бүгдээрэнд нь бид нар төгжлээ. Тэр бол маш их том бэлэг байсан бид нар. Тийм. Тийм дурсамжууд их санагдаж байна ингээ ярахаар зөндөөл юм дээ. Одоо харахад бол манай найзууд бол яг л одоо нэг 30 жилийн өмнөх шиг л санагддаг шин. Надад бол яг л одоо би хүүхэд ах чинь 30 хүрсэн хүн гуйлаар аюу хөгшин гэж боддог гэсэн. Одоо өөрөөсөө 50 гарчаад ингээ хажууд гараад өөрийг нь бодоход бол ерөөсөө нэг 10 эдтэй 20 юм шиг санагддаг шин. Ерөөсөө тэгж боддог тийм. Би л ерөөсөө тэгж боддог. Аюу тийм яг сэтгэлдээ хүүхдэрээ биш. Одоо өнөөдрийг хүртэл одоо биднийг бол ерөөс нь гуйлаагүй юм шиг санагддаг шүү дээ. Дуулаагүй тийм айгаа хацлаа. За баярлалаа тэгээ хоёр дүү бас. Энэ үнтэй хоёр ихтэйгээ тэгээд эднүүдийн найзыг нэгэлцсэн үнтэй. Яг ханийхаа ингээд гоё энэ нөхөрлийг хараа та юу гэж бодож байна уу? Бахартай шүү дээ. Мэдээчнэр л үед үнэлждэг. Бид нэг арай жоохон ахал. Тэгээ үеийн чингээр хэрэгдээ бас цаадгаар нантаар өдөө гарна хөдөө байдаг манайх байдаг байхгүй. Аа бүгдээрээ гэлэрхгүй бас хүлээн. Тэгэлтэй нөхөрснөөс айх маш сайхан хамгийн азралтай өгтөд өгдөнгөө. За энэ найзтаа баярлалаа. Тэр үед бид дурсамж байдаг болоо юм уу? Маш их дурсамжтай хамт өнгөрөөсөн. Тэгээд тэр дурсамжаа тэр гоё цагаа мартаж чаддаггүй учраас байндаа уулзаад тэгэхээр нутагтаа ирээд тэр л гагнаас юм болов уу гэсэн бодогдоо. Тэрүүнээс хойш манай бүлэгч асуугаад байна тийм. Тэр нөхөрлөө юу гагнаад өнөөдрийг хүртэл ирсэн юм бэ гэж асуугаад байсан чинь би анхудаа бодож үзэж байгаа байхгүй юу? Юу өнөөдрийг бид хүргэсэн гэхээр дэндүү их дурсамжтай хүүхд насыг өнгөрөөсөн юм. Хамтгүй сайн, морь унаа олон ирэг дээр очиж өгсөн даа. Олон ирэг дээр энэ орхон гол чинь хараа. Их баг орхон, их орхон гэж 5 салаатай байсан байхгүй. Одоо намайг 5 орнд амьдарч байгаа ганцхан салаа байгаа ш 5 салаатай. Тэг бүгд шилж орно. Энэ бол намхан ус орохгүй. Жаахан багнаа ордог гэсэн. Том болонгууд нь хамгийн тайлбарт очоод
Тэгээд ингээд гараа ингэхэд ингээд гар илүү гарахгүй тийм гүнзгий уусан цагаан чулуу шидээд урдж олдог. Тэгээд өдөрж ингээд уусан тэгээд цэвдээс бүх юм гарч ирээд тэр нөгөө хайрган дээр суугаад чулууд олоо. Чулуу нэг наранд ингээд долоогоод наранд ингээд хинийхэн чулуу хурдан шүстэй татах нөө. Тийм шүстэй өөдсөн гараад ирсэн. Одоо юу байдаг вэ? Одоо нөгөө нэр тэгэд заяад их тоглохгүй тийм үү? Чулуу долоох молоо тийм. Тэгээд хүн байхгүй. Тэгэл хин усан доогор удаа явах нь гэж. Нэг нь тэнд очиод тогтчихнаа. Тэгээс зэрэгцэл усан доогор явна ш усан доогор ерөөсөө. Заагсал нэрээс заагсал гэдэг нэрээ. Чим сайхан нутаг төрд өссөн. Тэгээд байгалийн ч цаанаасаа биднес угаасаа ингээ гой заяа гэсэн ингээ. Тастаа гой дурсамжтай нэрээ. Өдөрт нэр уулзахгүй өдөр гэж байдгүйсэн. Жохон батал дээж нөмрөө тэгэл орхон болруугаа эргөө боор цогноо талах байна тийм нэг юм харт сайн байгаа хийгээл аваад явна. Өдөрт магаалаар үнчээд орой нэг гүх юм. Маргааш нахаа явна найруулж тэгэл. Жоон хон болоо. 16 он чичээн нас нэ. Тэгэл явдаг байсан шүү дээ. Тэгээд ороо нэг энэ гинтээс нэг 5 10 би жоохон томроод ирсэн тийм. Ороо хүн та. Тэгээд нойргоо урах чад нэг зуны шиг юм эсвэл бий болдог. Тэгээд октоос бүгд үнэмас та. Тэгээд зүгээр юу ч болоогүй. Шин нойргоо моргоо олсон. Нээж аваасаа айгаад тэр өдөржингөө яс ямаа их асуудалгүй ихгүй дараа дахиж явуулсан. Амар тийм жоромсаа дээрээс юм тийм. Их хүмүүжлэлтэй гэх юм уу даа тийм. Нэр аа өстөө айдас одоо нэг хүмүүс унтан айрна гэсэн юм байхгүй юусэн. Би яадаг ч байсан юм хайш юм. Өдөр нь яаж Аснаа гэж орол. Аснаа усан явна гэн хатана дээрээ тод дээр уулзч хурлаа хийж байна. Гял хурлаа хичээл тараад авсан бэ арай авч амжаагүй байна. Одоо тийм хийчихвэл тэгээд зөвшөөрлөө авахд одоо нүүр бардам авах гэдэг шүү дээ гуух гэдэг шүү дээ. Тэгээд орой болсон үгүй морьтой ирээд шүгэлдэн. Морьтой ирээд шүгэлдэн гараад морин дүүрүүдээ сундлаад тэгээд гурван айдгаа явна. Бадрын аав нөө характер муучих улгаасан дөө. Морьтой явна. Аавын характерыг улгаа игээ. Лука Петростага аскавэн жигч. Жохо томосныхаа дараа тийм. Сайн манай агч нар уулзсан чи би гिचдэг нэ. Энэ охин чингийг сонио өгсөн. Ингээд энд тэнд очиж симхэн ингээд найзуудтай юм яриад хуйлаа зөхөөгоод нэг дайны тактик боловсруулж байгаа. Одоо энэ сонио нэгдэг гэж дээ гинэ. Ажиглаа дахаар ингээд яриад энд хүмүүсээ уулзаад зөвхөн зохион байгуулаад тэгээд орой болохоор гараа хийдэг. Ээж ясаг явуул ээж өдөө үнэнээс өмнө ирээрээ гэж явуулчихсан. Тэгээд бидний үед замбраагүй байгаагүй тий. Өсцөө ингээд хөвгүүд охтуудаараа уулздаг байсан мөртөө би бинийхээ гарыг барьж чадсан. Хоорондоо барыг тогтсон хичээсэн хүмүүс байхгүй тий. Тэгэл хамтаараа ингэж найзлдаг. Тэгэл илүү бэрсэн хуудаа. Юу яадаг байсан? Ээж нэг манай үлзээ одоо манай найз ирээгүй байна. Манай багын найз байгаа. Илүү бэрсэхгүй нэг хурцсан. Тэр маань юу бас нэг 100 жилээ болж байгаа. Тэр нийтээр тэгэл 3 болох юм шүү дээ. Яг тэрийн дуусах чинь. Тэрийн дуус 14 бост дуусгаас тэгэл илүү. Үйл ундаагаар нийлдэг. Оо тэрийг ингээ байрцсан явгуу нэлээ алхна. Одоо хэдэн километр байсан бэ? Одоо хойш өнгөрчүүлээ одсон. Нөгөөдөө байрцсан алхаатай. Тэгээд нөгөөд нь зайр матч очил тэрийг аваад тэгээд өөрхөн тойр цуугаад юу ярьдаг байсан. Бүр инээгээл өгрөөл яриад тэгээд онцдог байсан сайн. Тэгээд хүүхэн одоо гөрхөөрөнд явдаг. Гайгүй мацсан явдаг байсан.
Оо тийм Арих ороод яг даалмаар юу суу. тийм байхгүй. Энэ мэдээгээ оролт хоморолт гэж юм. Энэ мэдээгаа гинэ. Оролцоогүй яасан гэж. Одооний хүмүүсүүд айгүй болчихсон шүү. Яа, бүс татаж өгсөн. Яста тийм сайхан гин талгаадаа би биэнд их хайртай хүндэлтгийн л юу байх та тий тэр бол би тэгж боддоо шүү дээ. Нэг удаач татаж чангаад бид нар татаа ерөөс үзээгүй ерөөс тийм ухамсар байхгүй ерөөсөө. Тийм гоё. Байхгүй тийм ерөөсөө бид нар нэрээ үзээгүй хүнтэй судлаа нэрээ. Аюу аюу. За ингээд 40 жилийн айн оолтостой болж байна. Тэгээ ингээд найзуудтайгаа ингээд бүр багын юм гоё дурсамж дүүрэн хамт өссөн тий бүхий л зүйлээ хуваалцаж ирсэн энэ гоё найзуудтайгаа уулзахад яг юу мэдэрдэг вэ? Ямар санагддаг вэ? Яг сайхан байл байх уу. Тэгээд яг 40 жилийн тэмдэглэж байгаа бүхэн найзуудаа баярын мэнд хүргэе. Тэгээ би өөрөө Улаанбаатарт их настайгаа байдیں۔ Би яг өөрөө багийнх найзууд нөхгүй юу. Тэгээд чи үлээ ингээд тэгээ энэ манай энэ охтууд манай гүүг саад сурч яасан да тийм ээ. Тэгээ багасаа бид нар чинь их л хуруутгэл байсан юм шиг. Бидний хинээг сайн. Тойрол. Аюу байртай. Тэгээ намрын будаан дээр бид нар ажиллаад будаан дээр айргаа авчирж байгаа будаан дээр зоож байгаа нөгөө удаага дуусчаал тэгэл цаахан хуруудсан шүү дээ. Айрг л удаг гэсэн. Бид нэр одоо ямар айргтаар сууд байсан биш. Тэгээд яг хөө тэгэл их сайхан л нэрээд сэтгэл их өндөр байна. Бас найзуудтай бас юу гэж хэлмээр байна? Найзуудтай юу бүгдээрэнд нь хайртай шүү. Та нартай ад жаргал ирүүлэх сайн сайхныг хүсье аа. Атагаар жоохон монгол хэл жоохон судалж байгаа орж ирлээ. За баярлалаа. Түүнд нь ярьсан чинь хаана явсан чинь гэ байж гэл ингээд нэг юм хэлж чадахгүй байсан. Таны манай дасалсан хараа. Тэр жоохон ясан бахаа юу болсон. Тэр нэгсэн байхгүй. Би ч угсаа амархан яг инкүүч ус намайг би инкүүчээс тоосон. Би очихгүй. Яасан бэ? Яваг давхар санаад нэ мөн. Нэмээс Оо за нэмээ найзуудаараа сугалж байгаа байцтай бас найзын тухай өдөр дуулдаг хүмүүс гэж тэгээд одоо өдөр санаа цай тий. Намсарын ээжнэж нэг их насибнэ нүгэл буйны эзэндэслэн нэг их чиг тоотоо набрас хортоо кинген багийн өдрөөсөө наслан тусмаа сэтгэл зодож Устинги ушных болоо аяа анмичи алигу гашоч аяа анмичи алигу гашоч Усси заяатэн Өнгийн борон сэжний үсэрдэ Барин хори Чулмиг шиг Миний зүрхий дарган уйлгана Өдрөө надаас фото Гинэн багийн өдрөө дурслаа Өдгөр тусма Удам нэтгэрч Сэтгэлгээд гинзэг болоо Аяа Амричи Хадэгэн тогшоо Аяа Амричи Хадэгэн тогшоо Адык хорво Идолгын жарти Утэлгүй чансыч явна
아는 것처럼 하얀 안민치 아는 것처럼 왜 бас таньсан шүү. Би энэ зүйл сурсан. Тэгсэн чинь ингээд Андрей яг энэ уулзалттай боо ингээд тогсон зүг шиг яг машин гитар явж тааж байгаа юм аа цаанаасаа тийм энэ бас бурхан бас харж үзэж байгаа тийм. Стад байлаа ямар гоё юм бэ гэж. Стоп гэдэг гоё найзтай ирсэн чинь нэг нутгийн дууд болчих уу? За. Найзуудынхаа дуудаа тэгээ. Найзууд яадаг. Сүл дуугаад дуудыг гэж. Тэгээ. Чамай мэдээ сумраатай Умони урсаа Хүлээс ингэнэсмэ Уни энтерлийн маяго Уни сэмнэ Уни зэвинэза Уни Marigang hugjonte haya olsa narti andril ujumhan boldago Tudurhin цагт зовлон хаваца Зүрхний хитэн анд минь Орчдон жаргал хаваца амьдралын алтан нөхөд минь Orçadın jarladı havaca